2021 оныг дарханчууд хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Тус жилийн хүрээнд хүүхдийн хөгжих, сурах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалуулах эрх гээд бүхий л асуудалд төр төрийн бас байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд 25 даавны хам шинжтэй хүүхэд байдаг бөгөөд эцэг эхчүүд нэгдэн орон нутгийн удирдлагуудтай даавны хам шинж ба шийдэл 2 нээлттэй хилцүүлгийг өнөөдөр өргөнүүллээ. Бизнес боломж хөгжлийн үр төвөөс санаачлан зохио явуулсан тус хилцүүлгийн гол зорилго нь даавнтай хүүхдийн боловсролд тэгш хамруулахад аймаг орон нутгийн удирдлагууд багш сургууль хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд юун дээр анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа талаар талууд санал бодлоо солилцоход оршжээ. Яг тулгамдж байгаа ямар асуудал байна вэ гэсэн чинь хүүхдийг тэгш боловсруулаар сургууль хүмүүжүүлэх асуудал дээр бол манай хүүхдэд бол маш тулгамдсан асуудал байна. Энийг ердөөсөө аймгийн хэмжээнд шийдэх ямар боломж байна. Хоёр дахьд манай хүүхдэд бол нөгөө хэл ярианы бэрхшээлтэй. Тэгтэл Дархан уул аймаг анагаахын их сургуультай. Хэл заслын асуудал бол энэ бид нар дээр бол айгүй хүнд тусч байгаа. Тэгвэл энийг бид нар ердөөсөө нийгэм таниулъя. Бидний хүүхдийн онцлог бол бусдыг даган дуурайж сурдгийн бол бид нар хүүхдээ нийгэм шүлэгт нь анхаарья. Тэгш боловсролыг яг бодитоо энэ хөрсөн дээр нь буулгая гэдэг асуудлыг бид нар хөндөж гаргаж ирсэн. Хилцүүлийн үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад харьяалал харгалзахгүйгээр дээрх хүүхдүүдийг сургах, тусгай олимпийн хөтөлбөрөөр дугуйлан секцэд хамруулах, мэрэгжлийн хил засалчтай болох, дотоод шүүрлийн эмчтэй болох асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Өнөөдрийн хилцүүлэгт эдгээр хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч болон аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга цас чихэр, дархан сумын засаг дарга тулгаа, гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дарга амгалан, боловсрол шинжилгээ ухааны газрын дарга гал бадрах нар оролцсон юм а.